Сайн байцгаана уу? Та нартайгаа шинэхэн Воинагийн болонгоор уулзж байгаадаа маш их баяртай байна. За та нар маань 2026 он гарах гад маш их догдолтой байгаа ах гэж бодож байна. За тэгээд амлсан ёсороо 2026 оны эхний 1 сарын турш 30 хоног хамтдаа хийх хүслээ биелүүлэх челленжийг албан ёсоор эхэлж байна. За тэгээд мэдээж челленж эхлэхээс өмнө бүгдээрээ бэлдэх хэрэгтэй. Ер нь миний хувьд жил болгоны эхний 30 хоногийг бол үнэхээр алдахгүй өнгөрөөдөг. Эхний 30 хоног ямар энергитэй вэ? Ерөөсө тэр жил маань тэр чигтээ шийдэгдэг. Тийм учраас энэ жил ингээд бүгдээрээ хамтдаа 30 хоногийн челленж хийх басна маш их баяртай байна. Яагаад вэ гэхээр олон хүн зэрэг нэг газар хүсэх тусмаа тэр бүх хүмүүсийн хүсэл нь биелэх магадлал нь маш их өндөрсдөг. Бүгд адилхан энерги ялгаруулж байгаа, бүгд маш гоё зүйлийг хүсэж байгаа учраас энэ энергийн давтамж нь бүгдээрээ нэг нэгнийхээ хүслийг биелүүлэхэд их тийм болдог байгаа. За тэгэхээр та нар маань за 2026 онд би бүх хүслээ биелүүлнэ гэж бодож байгаа хүмүүс маань энэхүү бичлэгийг дуустал үзээрэй. За тэгээд мөн миний хувьд яг 30 өдрийн туршид юу хийдгээ бүгднгийн нэг нэгээр нь та нартай өгч байгаа учраас дараагийн бичлэгүүдийг маань бас хүлээгээрэй. За тэгээд та нартайгаа энэхүү бичлэгээ 30 хоногийн челленжээ эхлүүлье. Жил болгоны өнгө төрх ямар жил гарч байгаагаас хамаараад тухайн жилийн энерги маш их өөр байдаг. За эх жилийн хувьд бид нэр Монголынхаа уламжлалт 6-гаар бол улаан өнгөтэй гал морь жил гарч байгаа. За та нар маань анзарж байгаас би улаан өнгө дээл өнгөцсөн байгааз. За морь жил маань өөрөө их хурдтай жил. Ер нь морь гэдэг амтан бол ингээд давхитэгтэй бид нэр ингээд салхи татуулан давхиж агаар морийг төсөлдөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тэгээд дээрээс нь гал тэгээд улаан өнгөтэй гэдэг бол ингээд хүн хүсэж тэмүүлж хөдөлж чадах юм бол ерөөсө бүх хүсэл биелэх боломжтой тийм жил ирж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр та нартаа дахин сануулхад айхгүйгээр том хүсэлж байсан хамаагүй бичиж тэмдэглээ. Түүнийхээ тул алхам хийгээрэй. Яагаад вэ гэвэл энэ морьжил таны тэр хүслийг бодит болох бүрэн боломжтой. Одоо таны цаг иржээ гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ удаагийн бичлэгээрээ та нартаа би маш тодорхой яг энэ 1 сарын 1-ээс эхлүүлээд 1 сарын 30 хүртэл бүгдээрээ 30 өдөр явах энэ челленжийнхаа өмнө юу хийцэн байх ёстой вэ гэдгээ 3 алхмаар хуваалцъя. За тэгээд дараагийн бичлэгт нь болохоор би өөрийнхөө хүслийн самбарыг бас та нартайгаа 30 өдрийн туршид өглөө болгон хийдэг дадалтайгаа хуваалцах байгаа. Тэгэхээр энэ маань ингээ 2 удаагийн бичлэг байна. За тэгээд 30 өдрийн челленжтэй хамтаа оролцсноо гэж байгаа хүмүүс маань комент хэсэгт 2026 оны бүх хүсэл маань биелж байгаа талархлаа гэж бичээрэй. За тэгээд одоо бүгдээрээ 3 алхамдаа орцгоё. За хамгийн эхний алхам бол мэдээж хүслээ зөв тодорхойлох тийм ээ. Тэгэхээр юу хүсэж байгаагаа мэдэхгүй байх юм бол бид нар хүслээ биелүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар хүслээ ямар хүсэл хүсэх ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ёстой. Зарим хүсэл биелдэг, зарим хүсэл биелдэггүй нь ерөөсөө хүслээ нэгдүгээрт буруу тодорхойлсон эсвэл зөв хүслийг буруу үгээр илэрхийлснээс бас болж иж магадгүй. Тэгэхээр хамгийн түрүүний алхам бол бүгдээрээ хүслээ тодорхойлно. За хүслээ тодорхойлохдоо та нартай одоо ямар ч дэвтэр байж болно. За миний хувьд болохоор 9 цагаан хүслийн дэвтэр дээрээ тэмдэглэн. Яагаад вэ гэхээр энэ дэвтэр маань ерөөсөө нөгөө миний өөрийн дадал хүсэл биелүүлэх бүх аргуудыг ингээд шингээсэн юм одоо заавартай дэвтэр байгаа. За та нар маань хэрвээ амжаагүй бол энэ дэвтрийг VADR-ээс авч болно. Хэрвээ авсан бол энэ дээрээ хөтлөөд эхэлж болно. За бүр дэвтэр олдохгүй байгаа гадаад байгаа ч юм уу хөдөө орон нутагт байгаа ч юм уу хүмүүс маань хамаагүй өөрийнхөө ямар ч хамаагүй дэвтэр дээрээ хүслээ бичээд яваараа. Гэхдээ ямар нэгэн тийм үг их ороогүй цоохор биш юм цулгаадуу дэвтэр хуудастай дэвтэр байвал их зүгээр байдаг шүү. За хамгийн нэгдүгээр алхам болохоор хэдүүлээ хүслээ жигсааж бичнэ. За та нар маань одоо энэ бичлэгээд зогсоож жагаад ингээд өөрийнхөө бодож байгаа 26 онд биелүүлэе гэж ботсон хүслүүдээ бүгднгийн эхлээ жигсаагаад бичээрэй. За миний хувьд болохоор энэ дэвтэрнийхээ энэ хүслийн жигсаалт гэдэг хэсэг байгаа. Энэ хэсэг дээр өөртөө одоо 26 онд биелүүлмээр байгаа том жижиг хамаагүй бүх хүслүүдээ ингээд жигсаагаад эхлээд бичээрэй. За тэгэнгүүтээ одоо энэ хүсэл дотроос хүслүүдээ зөв бичсэн хэсгээ шүүлтүрт оруулна. За тэгэхээр эхний алхам нь бол бүгдээрээ хүслээ бичээ шүүлтүрт оруулна. Тэгэхээр зөв үгээр илэрхийлэх гэдэг нь гэсэн үг шүү дээ. За хамгийн нэгдүгээр хүслүүдээ одоо та нар маань ингээ хүслээ саяны жигсаалт хэсэг дээр бичингүүтээ нэг нэгээр нь авч үзээд нэгтэлж үзэн. За нэгдүгээр шүүлтүр нь болохоор энэ хүсэл маань эерэг үгээр бичигдсэн байна уу гэдгийг бодох хэрэгтэй. За юу гэсэн үг вэ гэхээр за та морь битгий бодоорой. Та морь битгий бодоорой гэж хэлэхээр та автоматар битгий бодоорой гэсэн үг байгаа ч гэсэн морийг тархимын шууд төрүүлж харна. Тэгэхээр та
Энэ юу гэх гээд байна вэ гэхээр таны тарих үгүй тийм гэдэг тэр нөхцөл дагаврыг юусоо ойлгодгоо. Зөвхөн гол нэр үг та юу хэлсэн бэ гэдгийг ингээд шууд санаж идэг тарих маань. Тэгэхээр бид нар хүсэж байгаа зүйлээ нэр үгээр нь заавал биччихээж тухайн хүсэл маань тодорхой олж өгч идэг гэсэн үг. Одоо жишээ нь би өвдмөөргүй байна. За эсвэл миний өвчин ингээд илэгний өвчин ч юм уу хотоодны өвчин маань илаарсан байна гэж бичгийн оронд энэ өвчин гэдэг үг ороод ирчихэж байгаа учраас тарих маань одоо өвчнөд байгаа юм байна гэж хүлээж авч гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэний оронд та юу гэж бичих вэ гэхээр миний элэг эрүүл болсон байна. Миний бие гойлог сайхан болсон байна тий. Ялангуяа жин хасгаж байгаа хүмүүс би тэдэн килограмм турсан байна ч юм уу би тэдэн килограмм жин хассан байна гэж бичгийн оронд би тэдэн одоо 60 кг жинтэй гойлог эрүүл биетэй болсон байна гэж бичгэнэ штэ. Тэгэхээр нэг ёсондоо хүсэл маань эерэг үгээр бичигдсэн байна уу, сөрөг үгээр бичигдсэн байна уу гэдгээ харж агаад хүсэл дотроосоо сөрөг утгын эсрэг утгаар сольж бичиж болно. Эсвэл тухайн хүслээ ингэ дарж болно гэсэн үг ээ. За хоёр дахь шүүлтүүр нь болохоор яг одоо цаг дээр бичнэ. Ихэнх хүмүүс хүслээ бичигтээ гаргадаг хамгийн том алдаа нь болохоор ирээдүйн цаг дээр бичээд идэг. Би тийм байшинтай болно, би тийм машинтай болно, би ажил карьер маань ингээд тушаал дэвшин гэд ирээдүйд биччихээр тарих маань түүнийг ирээдүйд болох зүйл байна гэд дандаа ирээдүйд байлгаад идэг гэсэн үг. Тэгэхээр та хүслүүдээ бичсэн хүслүүдээ харж агаад за бүгднийг одоо цаг дээр болгож бичнэ гэсэн үг. Би яг одоо гойлог үзэсгэлэнтэй болсон байна. Би яг одоо эрүүл болсон байна. Би яг одоо хоёр давхар хүссэн цэвэр агаар цэнгэг агаарт байшинтай болсон байна. Байшин дотроо амьдарч байна гэд яг одоо та тэр одоо хүсэж байгаа зүйлээ авсан байгаагаар бичнэ гэсэн үг. 3 дахь шалгуур нь болохоор хүний хүсэл бичихгүй. Нэг өсөндөө хүний өмнөөс хүсч болохгүй. Яагаад вэ гэхээр энэ хүсэл гэдэг зүйл маань бид нэр өөрийнхөө тэр энергиэр биелүүлдэг зүйл. Та хэрвээ хүний өмнөөс хүсчих юм бол хүний ер нь бол хүний энергийг дарангуйлж байгаа хэлбэр гэсэн үг. Өөрийнхөө энергиэр энэ маань таны энерги өөрийнхөө хүслийг биелүүлэх ёстойс энергийг нэгдүгээрт сарниулаад хуваачж байгаа. Хоёрдугаарт тэр хүний хүслийг та тухайн хүн өөрөө хичээгээгүй байхад бол биелүүлэх боломжгүй. Яг хөө бид нар сайхан зүйл хэлж нөлөөж болно тийм ээ. Өрөөж болно. Тэр нь тех болтугай, ингэх болтугай гэд ээж хүн одоо хүүхдүүдэд өрөөдөг шиг өрөөж тухайн хүн дэм болж болохоос тэр хүний өмнөөс хүсэл биелүүлэх ямарч боломжгүй. Тэгэхээр та хэрвээ бичсэн хүсэл дотор нь ямар нэгэн хүний өмнөөс хүсэл байх юм бол ер нь бол авцсан дээр эсвэл тухайн хүндээ өөрт нь чи ийм хүсэл хүсэж гинүү гэд тухайн хүнд нь өөрийнх нь хүслийг шийдвэрлэж өгсөн дээр гэсэн. Тэгэхээр бид нэр ямар нэгэн байдлаар хүний өмнөөс ерөөсөө хүсэж болдоггүй байх нэ. Тэр хүсэл маань маш удаан одоо ер нь бол биелэхгүй гэсэн. Бид нэр тэрийг биелүүлэх боломжгүй гэсэн үг байх нэ. За тэгэхээр одоо хүний хүслүүдийг дарах нь За дөрөвдүгээрт нь бас нэг анхаарах зүйл нь болохоор нөгөө яг эсрэгээр гэсэн үг. Бусдын одоо таны тэр хүсэж байгаа хүсэл яг таны өөрийн зүрх сэтгэл дотроос гарч байгаа юу? Эсвэл хин нэгний нөлөөтэйгээр одоо хин нэгэн танд хэлсэн хүслийг та биелүүлэх гээд хичээгээд байна уу гэдгээ бас маш сайн ялгах хэрэгтэй. Нэг ёсондоо одоо манай найз тийм юмтай босуучаас би тийм юмтай болмоор байна гэдэг ч юм уу. Энд чинь болохоор тухайн хүнтэй барьцах сэтлээс хамаарад ийм хүсэл хүсэж байгаа байх юм бол энэ хүсэл маань одоо таны зүрх сэтгэлээс ундран гарч байгаа хүсэл биш болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль болох би юу хүсэж байгаа вэ? Миний дотоод ертөнцийн юу хүсэж байгаа вэ? Миний сүнс одоо энэ хорвоо дээр би энэ хорвоо дээр төрөхдөө ямар зүйлийг биелүүлэх гэж төрсөн бэ гэдэг дээр илүү төвлөрнө гэсэн үг. За энэ дээр болохоор би он гарахаас өмнө та нартай өөрийнхөө дотоод хүслийг олдог бяцлаглалыг хуваалцах болно. За тэгээ тэр бяцлаглалыг хамгийн багадаа 30 өдөр бас сонсоход хүн өөрийнхөө дотоод хүслүүдийг маш олон хүслүүдийг олох боломжтой байдаг. Тэгэхээр яг би ингээд дотоод одоо миний сүнс ингээд дотоод ертөнцөөс би юу хүсэх мэдэхгүй байна гэх юм бол та нар маань хүлээж агаад тэр бяцлаглалыг сонсоорой. За ингээд эхний шат маань амжилттай болоод бүгдээрээ ямар хүсэл хүсэх ёстойгоо мэдчихлээ. За тэгэхээр үлдсэн хүслүүдээ одоо дараагийн алхам руугаа орцгоё. Хоёр дахь алхам бол маш чухал алхам байгаа. За энэ бол зурагжуулах буюу одоо хүслээ бид нэр амьлуулах хэрэгтэй болж байгаа. Зүгээр нэг ингээд бичсэн хүсэл бол мэдээж ингээд бичгээр л бичигдсэн учраас би одоо тарих маань тэрийг яг ямар хүсэл юу хүсэж байгаа юм бэ гэдэг деталь болгоныг сайн мэдэхгүй байгаа. Деталь болгоныг тодорхой өгөх тусмаа бидний тарих тэр хүслийг биелүүлэхийн тулд хичээж ажилладаг гэсэн. За тэгэнгүүт саяны хүслийн жагсаалтын ард болохоор дээрээ хүслээ бичих. За тэгээ энэ дээр зураг наах боломжтой ийм хэсгүүд байгаа. За тэгэнгүүт та нар маань дэвтрээ гаргаж ирээд за одоо энэ дээр би өөрийнхөө та нартай гоё жишээнүүдээсээ бас хуваалцъя. За
одоо саяны хүслүүд дотроос ганцхан хүслийг нь сонгож аваад одоо цаг дээр бичсэн байгаа тийм үү. За одоо би нэр юу гэсэн гэр бүлэрээ байгаль далаад аялсан байна гэж бичсэн байна тийм ээ. Тэгэхээр яг ийм одоо цаг дээр аялсан байгаагаар одоо нэгэсэндээ баг өнгөрсөн цаг дээр ингэж бичнэ гэсэн үг байхгүй. За энэ дээд хэсэгт нь биччихээ. За энэ хэсэгт нь болохоор тухайн зүйлийг биелүүлэх одоо биелсэн байх үеийн зургийг олж наанаа. За та нар минь одоо бол химэл оюун ухаан хөгжсөн. За ямар ч зургийг те өөрийнхөө одоо нүүртэй, толгойтой энэ тэндээс гаргах те боломжтой болж байгаа. За Canva их зүгээр байдаг. Glam AI гэдэг app бас байдаг. Та нар минь миний өмнөх жилийн мэтгийг үзээд зураг яаж хийдгийг минь бас хараарай. За энэ дээр нэг зураг сонгохдоо анхаарах нэг хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт тухайн зураг маань та өөрөө тэр зургийн дотор байх ёстой. За одоо та ингээд нэг юм одоо гойлог болмоор байгаа гэж бодъё тий. Гойлог одоо хүн болгоны л одоо ихэнхийн хүсдэг одоо гойлог эрүүл биетэй болох штэ тий. Биеийнхээ хамгийн сайхнараа харагдах үзэгсэнтэй болох. За тэгэнгүүт та тэн дээр маш үзэгсэнтэй одоо мис байдаг юм уу тий. Эмэгтэйгийн зураг аваачаад наачих юм бол таны тарих одоо энэ таны нүдээр харж байгаа энэ тарих маань тэрийг тийм гадаад эмэгтэй л байна гэж ботхоос биш энэ таны бие дээр болчлоо гэдгийг юусаа анзаарахгүй гэсэн. Тэгэхээр та тэр биетэй болохын тулд толгой хэсгийг заавал таны нүүр байх ёстой гэсэн. Бидний хамгийн сайн таньдаг царай чинь энэ бидний өөрийн нүүр байгаа штэ. Тэгэхээр та тэр зурагнуудаа ер нь тань дээр биелэх биетэй хэсэг байх юм бол дандаа өөрийнхөө нүрийг заавал наана. Эсвэл тухайн одоо жишээ байшинч байх юм уу те. Тэгэх юм бол та өөрийнхөө нүдээр харж байгаа юм шиг одоо тухайн байшин дотор та өөрөө сууж байгаа юм шигээр одоо тэр зургийг илүү олж наавал тарих маань би энэ дотор байгаа юм биш ч гэдэг юм уу те. Нэг өсөндөө та тэр одоо хүслээ зургаа хараад та ингээд өөрөө яг дотор нь орж мөрөөдөж болохоор төсөөлж болохоор тийм зургуудыг илүү олж наана. За бас нэг шалгуур нь болохоор тухайн зураг танд ийм мэдрэмж үүсгдэг байх хэрэгтэй. Одоо нэг өсний тантай хамааралтай зураг байх хэрэгтэй. Огт танд мэдрэмж үүсэхгүй те та тэрийг харсан чинь нэг сэтгэл хөдлөхгүй нэг худлаач юм шиг санагдаад байгаа бол тэр зураг болохгүй байна гэсэн үг. Аль болох та харахаар яг энэ миний биш мөн биш ч гэдэг юм уу те. Яг миний хүсэж байгаа зүйл энэ мөн биш те гэдэг тийм өнцгөр мэдрэмж төрж ийн үгүй юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. За би та нарт нэг энэ дээр нэг жишээ хэлж өгье. Тэгвэл их тодорхой болох байх. За энэ зурган дээр энэ миний 2 жилийн өмнөх гэсэн үг юм байна. За энэ зурган дээр бид тээр хантайгаа манай Монголд нэг Нас Daily гэдэг те бараг 100 сая дагагчтай юм инфлюенсерүүд ирж нөгөө сургалт орсон шүү дээ нүсээр гээд залуу тэгээд битээр нөгөө тэр сургалтанд нь бүр ховдоос зорж ирээд тэгээ бүгдээрээ нөгөө нэг 100% үнэгүй байсан болохоор бид нар жоохон ингээд суудал мод олтоогүй гэхдээ тухайн тэр ивентэд орсноор бас битээр маш олон зүйл сурж авсан тэгээд яг суудал мод олтоогүй жоохон тухгүй байсан учраас битээр ингээд бүрэн сууж чадаагүй яг хагас өдөр суугаад тэгээд гарахтаа ингээд энэ зургийг болохоор үүдэн дээрээ даруулсан зураг байхгүй юу тэгээд үүдэн дээр нь ингээд битээр хоёулаа зургаад даруулаад энэ зургийг даруулсан бас зорилготой. Ягаад гэвэл хэрэг нөгөө хүслийн дэвтэр дээр ашиглах гад тэгээ энэ зургаа тавиад битээр энэ NAS Summit гэсмэсэн. Тэгээд энэ NAS Summit гэдэг ивентэд дараа жил бит хоёр одоо ийм үзэгчээр биш зочин илтгэгчээр ингээд уригдаж байна гэд бичээд тэгээд яг тэр оныхоо эхний ингээд сард нь ингээд 30 хоног одоо та нартай хуваалцж байгаа та яг адилхан ингээд хийсэн одоо ингээд яг NAS Summit-ийн ингээд тайзан дээр гараал те ингээд 1 сая дагагчтай болсон ингээд туршлагаа хуваалцаад Монгол залуучуудаа бусад ингээд англи хэл дээр ингээд үзэж байгаа хүмүүст ингээд туршлагаа хуваалцж ингээд төсөөлөд яг 1 сар энийгээ хийгээд тэгээд ингээд орхицсан. Энийгээ бараг л мартчихж тэгээд яг тухайн жилийнх нь 7 сард ч тий манад ингээд мэйл ирсэн. За тэр нь болохоор Instagram-аар битэрийг оллоо гэд NAS Summit-ийн албан ёсны баг нь өөрсдөө битэр англи хэл дээр бичсэн байсан. Та хоёр ингээд контент бүтээд юм байна. Туршлагаа хуваалцах боломжтой юу? NAS Summit-ийн тайзан дээр гэд. Тэгээд битэр чинь нэстэ шууд ингээд зөвшөөр Улаанбаатарт ингээд зарлаа даалгаад ирээд тэгээд яг дараа жил нь болсон 3000 залуучуудын өмнө англи хэл дээр ингээд илтгэлээ тавьсан байсан. Тэгээ хамгийн сонирхолтой нь ингээд Монгол багууд бас сонгогдсон. Одоо монголоор бас илтгэл тавиад битэр тамд Монгол залуучууд минь оролцсон. Гэхдээ битэр рүү болохоор одоо нүсэрийн
өөрийнх нь нас самит өөрийнх нь багаас нь битэрлөө өөртөө ингээд инстаграмаар үзэж яагаад өөртөө сонгоод битэрлөө битсэн байсан. Тэгээ энэ бол яг нөгөө таталцны хууль гэдэг чи яаж ажилт юм бэ гэдэг нь яг энэ дээр ингээд батлагдж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр зураг нь ингээд танд хамааралтай яг таны тэр хүслийг ингээд бодит болгох тэр мөчийг ингээд харуулж чадах зураг байх нь одоо чухал байна гэсэн. За тэгэнгүүт би тэр яасан бэ гэхээр дараа жилд нь нөгөө нэг нүсэртэй бит хоёр яг тэр ивентийн үеэр уулзаж таарад одоо нөгөө хамт спич одоо тайзан дээр ярьж байгаа учраас тэгээ ард нь бид нэр ингээ ярилцаад тэгсэн чинь нүсэр нь болохоор бид тэр тэгж хэлсэн байхгүй. Манай ингээд төв офс одоо вилла ийм зочид буудалтай юм вилла болохоор Дубайд байдаг ингээд байрладаг. Тэгээ та хоёр хэрвээ Дубайд очих юм бол манай тэр нас хаусаар очиорой. Тэгээ тэнд ингээд ийм Монгол маягаар тохижуулсан өрөө байдаг. Та нар минь очих юм бол тэр өрөөг бас сонирхороо гэдэг те та хоёрыг урьж гинэ. Очих юм бол хэлээрэ гэдгийгсэн. Тэнгүүт надад ингээд нөгөө дотор яг ийм гой хүсэл төрчихгүй. За Дубайд очиод ингээд хантайгаа аялаад бас ингээд бүх зарлаа даалгаад ингээд бас нас саммит нь оролцох юмсан гэд. Тэгээ энэ одоо нөгөө ихтгэл оролцсон өөрийнхөө спикерийнхаа ийм пайзыг ингэж нөхрийнхөө нэрийг бичээд хоёулаа хамтдаа ингээд явах юмсан. Тэгээ ингээд та нар энэ бичсэн үгийг хараарай заяа. Нас гэж юусоо бичихгүйгээр нөгөө тухайн үеийнхаа яг сэтгэл хөдлөлөөр Дубайд ингээд хантайгаа урагдаж маш сайхан аяллаа гэд бичсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд өөрийнхөө энэ спикерийн пайзыг харангуут яг ингээд тайзан дээр ярьж ийн гэх мэтлээ ингээд төсөөлөд яг л өмнө жилийн одоо 1 сард ингээд төсөөлөд 30 хоног төсөөлөл орхицсан заяа. Тэгсэн чи юу басан гэж бүр яг одоо энэ бичлэгийг хийхээс сарын өмнө заяа. Сарын өмнө битээр инстаграмаар ингээд Дубаяас бичиж гинэ гэд нэг эмэгтэй бичсэн. Тэгээ тэр нь нас одоо хаусаас бол байгаагүй. Гэхдээ Дубайн ингээд Арабын Эмират улсын засгийн газраас ингээд зохион байгуулдаг дэлхийн хамгийн ингээд олон дагагчтай инфлюенсерүүд ийм чуулган болж байгаамаа. Тэгээд Монголоос ерөөсөө ингээд хүн оролцож байгаагүй. Яагаад гэхээр бид нар чинь 3 сая хүнтэй бидний нөгөө дагагчийн тоо чинь ер нь бол ингээ өндөр байх боломжгүй шүү дээ. Бид нар чи угаасаа нийт хүн ам нь 3 сая юм чи. Тэгээд бас дээрэс нь англи хэл дээр контент хийдэг ингээ хүн ерөөсөө ингээд ийм инфлюенсер байдаггүй байсан. Тийм учраас бид нар урд нь ингээ Монголоос хүн урьж байгаагүй. Тэгээ энэ жил болохоор манай ингээд ажилтан та хоёрыг ингээд англи хэл дээр контент бүтээдэг Монголоосоо ингээд Монголын өв соёлыг харуулдаг контент бүтээгч гээд анх удаа ингээ Монголоос хүн оролцуулах гэсэн юм аа. Тэгээ ингээд та хоёр манай ингээд Дубайд болох ивентэд ирж оролцох боломжтой юу. Бид нэр ингээд Арабын Эмират улсын засгийн газраас бүх зарлалын даана хамгийн дээд зэрэглэлийн таныг ингээ хамгийн тав тухтай байлгах бүх болцлоор бид нар хангах болно. Та ирээд ингээд туршлагаа хуваалцах боломжтой юу гэдэгсэн. Тэгээ би бүр тэрийг ингээ харчих бүр бараг нэг өдөрч орилсон. Би орилоод ингээ өсрөөд баярлаад. Тэгээ яг энэ дээр ингэж бичсэн өгүүлбэр энэ зураг хоёр маань яг энийг одоо ингээд өөр газар хэрвээ энэ чуулган болж иж бас болно шүү дээ тий. Яг энээр л би Дубайгээ бичсэн байсан учраас энэ хүсэл маань ингээд биелсэн байгаа байхгүй. Тэгэхээр та нарыгаа тэр зурагжуулах процесс нь яг ингээд танд юм мэдрэмж үүсгэх, яг би тэнд очсон байгаа юм шиг тийм мэдрэмж үүсгэх зураг олоорой гэж хэлээд байгаа маань энэ жишээ байгаа шүү. За та нар маань одоо ингээд дэвтэр маань хүслээ ингээд тодорхойлох одоо ийм 100 нүүр байгаа гэсэн үг. Тэгэхээр та хамгийн ихтэй энэ дэвтэрнийхаа ингээд 100 хүслийг бичих боломжтой. Тэгээ дээр нь бичээд эндээ зураг наачингуудаа энэ хэсгийг орхичин. Энэ доотлын хэсэг нь болохоор та хүслээ биелсэн үедээ бүглэх хэсэг шүү. Тэгэхээр энийг ингээд орхичод өдөр болгон одоо дэвтрийг эргүүлж харах нь шүү дээ. Миний хүслүүд юм байна. Одоо ирээдүйд миний биелэх зүйлс мэн гэж бодож ингээд сэтгэж харна гэсэн үг. За тэгэнгүүтээ за 3 дахь алхам бол хамгийн чухал алхам байгаа. Одоо бидний энэ тодорхойсон хүслүүдийг биелэхгүй гэдэг одоо зүйлийг энэ 3 дахь алхам маань шийддэг байгаа. Тэгэхээр энэ дэр маш анхаарал хандуулаарай. За 3 дахь алхам нь өөртөө итгүүлэх. Энэ хүсэл биелнэ гэдгийг итгүүлэх. За өөртөө итгүүлэхийг хэн хариуцдаг вэ гэхээр бидний 70 ухамсар хариуцдаг. За бидний тархи чинь ингээд ил ухамсар, 70 ухамсар гэд хоёр хэсэгтэй. Ил ухамсар маань болохоор бидний одоо бодол сэтгэх энэ сэрүүндээ тий сэрүүн байгаа бидний сурч боловсрох, хэл сурах одоо тий богино хугацааны санах хой үүсгдэг бүх ингээд өдөр бидний ингээд өөрсдийн санаж байгаа бүх зүйлсийг энэ
богино хугацааны одоо энэ наадлын frontal cortex гэдэг бидний ил тархи маань шийддэг. Гэтэл энэ ил тархи маань бидний амьдралын яг үнийг бидэнд тохиолдож байгаа энэ зүйлсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх нөлөөллийн 5% нь энэ наадлын тархи, ил тархи маань хариуцдаг. Бидний амьдралд яг одоо та ямар байгаа нь тэр чигтээ 95% нь далд ухамсараас хамаардаг. Тэгэхээр бид нар хичнээн сайхан хүсэл ингээд дэвтэр дээр бичээ зурагжуулсан ч гэсэн тэрийг далд ухамсарт оруулж чадахгүй байх юм бол бид нар нөгөө энэ наан байгаа энэ 5% тархиараа ерөөсөө тэрийг 100% биелүүлэх боломжгүй гэсэн үг байхгүй. Яг бид нар нөлөөлж болно. Гэхдээ их хүч шаардна гэсэн үг. За тэгэхээр бид нар нөгөө 95%-ийг хариуцдаг байгаа далд ухамсарлага энэ хүслүүдэд ерөөсөө оруулчихал юм бол бидний хүсэл биелнэ. За энэ оруулахад тэр эхний 30 өдрийн 1 сард хийдэг 30 өдрийн челленж маань маш их нөлөөтэй. Гэхдээ та нар маань яг ямар дараалалаар энийг далд ухамсарт оруулахын та нартай хэлээд үгүй. За далд ухамсар маань ил ухамсараас юугаар ялгаатай вэ гэхээр бидний сэтгэл хөдлөлтөө ботсон бодлууд сэрүүн байгаа ч гэсэн тухайн бодлууд маань далд ухамсар руу орчдөг. Одоо нэг өсөндө хит их баярлсан, хит их ууралсан, хит их гомдсон ч юм уу, хит их догдолсон тэр зүйлсүүд маань нөгөө бидний биед даавар ялгараад даавар нь далд ухамсар руу оруулцдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг бол бид нэр одоо энэ хүслээ маш сэтгэл хөдлөлтөй бодно. Нэг бол яг далд ухамсар бидний тархийг удирж явах үед нь тэр хүслээ өгнө гэсэн үг. За тэгэнгүүт далд ухамсар маань хизээ ажилдаг вэ гэхээр бид нэрийг унтж явах үед чинь бид нэрийг бас нэг зүйл удирдах байгаа шүү дээ. Тэр нь болохоор далд ухамсар байхгүй юу? Тэгэхээр бид нар унтж байгаа үедээ далд ухамсартайгаа яриач ч юм уу энэ хүслийг биелүүлээд өгөөч гэж командлах боломжгүй. Гэхдээ маш тийм нэг гоё ийм бяцхан үе байдаг. Тэр нь бид нэр далд ухамсартай өөрийнхөө хүслийг хэлэх боломжтой нэг бяцхан үе байдаг. Тэр нь юу вэ гэхээр ил ухамсараас далд ухамсар руу шилжиж байгаа яг энэ зурган дээр байгаа preconscious буюу энэ хоёр тархи маань ингээ үүргээ хүлээлцээд зөрж байгаа энэ яг нэг юм хэсэг ийм мөчөд бид нэр хэрвээ энэ хүслүүдэд хэлчих юм бол далд ухамсар руу ороод далд ухамсар руу орцсон бол далд ухамсар маань тэрийг биелүүлэхийн төлөө ерөөс бүх хүчээрээ дайчлана. Таныг бодоогүй сэтгээггүй байхад саяны нөгөө Дубай урилга ирдэг шиг хорвоо ертөнц энергитэй уялдуулаад тэрийг тань руу аваад ирнэ гэсэн. За тэгэнгүүт яг тэр хугацаанд яг аль үе вэ гэхээр бидний одоо яг өглөө дөнгөс сэрэнгүүт одоо дөнгөж ингээд сэрээд нэг юм хагас унтаа байдлын үе байдэн шүү дээ. Бид нэг юм бүрэн бие маань сэрээгүй ингээд нэг юм тархи маань нэг манараач юм шиг яг тэр үе чинь энэ үүргээ солилцож байгаа үе яахгүй. Тэгэхээр бид нар далд ухамсараас яг өглөө дөнгөж нүдэ нээнгүүтээ нүднээ ингээ аниатай байсан ч гэсэн нэг ингээс дөнгөж сэрж эхэлдэг ш. Яг тэр 10 минут. За яг унтахын өмнө яг ингээд орондоо ороод ингэж ягаал яг ингээ унтахын өмнөх 10 минут хоёрыг л бид нар энэ 10 минутанд амжаад энэ хүслүүдээ хэрвээ илгээж чадах юм бол энэ маань далд ухамсарт ороод маш хурдан биелдэг байх нэ. За тэгэнгүүт энэ үед нь тэгэхээр яах вэ гэхээр хідүүлээ яг унтахын өмнө эсвэл өглөө сэрэнгүүтээ төсөөлөх хэрэгтэй. Төсөөлнө. Одоо нэг өсөндөө та нөгөө хүслээ одоо энэ дээр зурагжуулсан маа штэ. Тэр зурагныхаа хэсгийг ингээд эхлээд дэвтэрээ харж агаад за энэ хүсмээ биелэхдээ яг ингэж харагдах юм байна гингүүтээ тэр зураг нүдэ анжаахта төсөөлөд яг унтахын өмнө эсвэл сэрүүн байх одоо дөнгөж өглөө сэрж байхдаа төсөөлнө гэсэн үг. Тэгээд далд ухамсарт оруулна. За нөгөө нэг арга нь болохоор бид нар бидний энэ мэдрэхүүн эрхтнүүд далд ухамсарт одоо тэр хүслийг оруулах сэтгэл хөдлөлөө өдөрдөх хэсгүүд байхгүй. Тэгэнгүүт энэ мэдрэхүүн эрхтнүүд учраас хамгийн хүчтэй үнэрлэх байдаг. Тийм учраас та нарыгаа нөгөө хүслийн багцанд би нөгөө хүсд биелүүлдэг үнэртэн хийсэн шүү дээ. Тэр үнэртэнгээ хэрвээ тэрийг авсан бол та нар маань тэрийгээ ингээд бугундаа ч юм уу ингээд үнэрлээд яг ингээд үнэрлчээд энэ хүслээ ингэж эргүүлж харах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яаж ийм вэ гэхээр далд ухамсарыг нээлттэй болгож өгч байгаа. Бидний үнэрлэх мэдрэмж маш хүчтэй. Ер нь бид нарыг ингээд далд ухамсартай холбох уу, ер нь ямар шийдвэр гаргах уу, энэ хүнийг сонгохгүй юу гэх бүх тэр одоо шийдвэрүүдийг их хвшлэн үнэрмэн шийдэж байдаг. Тэгэхээр үнэрээ таата болгочоод хүслээ харж явах ёстой, хүслээ төсөөлж явах ёстой гэсэн. За нэгдүгээрт одоо нэг үнэртэнгээ ашиглах нь байна. За хоёрдугаарт нэг арга нь болохоор одоо ингэ төсөөлчлөө штэ. Төсөөлснийхаа дараа эн чинь төсөөлнө гэдэг нь харахыг хэлээд байгаа. Тэгэхээр өдөр болгон нөгөө хүслийн самбраа эсвэл нөгөө энэ дэвтэрнийхаа энэ өдөр болгон ингэ зурагжуулсан хэсэг байгаа штэ. Тэрийг харах хэрэгтэй. Би та нарт дараагийн бичлэгээрээ өөрийнхөө хүслийн самбарыг яаж өдөр болгон ингэж нөгөө нүдэндээ тогтоож далд ухамсарт оруулах тухай хуваалцъя. Маш гоё арга байгаа. Би урд нь ерөөсөө хүнд хуваалцаж байгаагүй. Тэгээд энэ жил ингэ хуваалцах байгаа. За тэгэнгүүт эхнийх нь болохоор үнэрлэх, тэгээд харах, тэгээд гурав дахь нь болохоор бидний сонсох хэрэгтэй мэдээ байхгүй. Энэ сонсох энэ чих нүд энэ хамар эдгээр чинь дандаа ингэж бидний одоо энэ боргоцоо болж байгаа буюу тархины гүнд байгаа
хамгийн гол даавруудыг ялгаруулдаг. Одоо тэр далд тухамсар руу оруулдаг тэр хэсгийн дааврыг ялгаруулдаг энэ боргоцоо болцоогоо яг энэний ингээ харалтай байгаа. Бид нэр одоо нэг 3 дахь мэлми гэдэг дээр яг энэний цаанд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ болцоогоо идэвхжүүлдэг дараагийн нэг зүйл нь энэ сонсох чихээр орж байгаа зүйлийг бид нэр ялангуяа яг тэр хүстэй биелүүлэх байгаа эхний 30 хоногт энэ чихээ маш сайн хамгаалах хэрэгтэй. Зөв зүйлээр удирдах хэрэгтэй. Зөв зүйл чих рүүг оруулах хэрэгтэй гэсэн үг. За тэгэнгүүт юу сонсох вэ те юу сонсох вэ гэхээр яг тэр хүсэлтэй холбоотой юм affirmation буюу одоо бидний монголоор бол уншлага ерүүлийг сайн сонсох хэрэгтэй. За би та нартай урд нь ингээ хийцэн байгаа нөгөө 9 цагаан хүслийн ерөөл гэж байгаа. Тэрийг ингээд яг орой нөгөө унтахынхаа өмнө эсвэл ингээд өглөө сэрэнгүүтээ чангаар сонсож болно. За тэгээд эд баялаг дуудах гэж бас байгаа. За та нартай зориулаад энэ жил яг мөнгө эд баялаг дуудах тийм уншлага бас хийхээр бэлдэж байгаа. За бас нэг юм сонсож болдог зүйл маань яг өдрийн туршид сонсож болдог зүйл маань юу гэдэг вэ гэхээр subliminal буюу та нар маань бас англи сонсч ирсэн байж магадгүй монголоор бол бас яг иймэрхүү зүйл нэг ховор байгаад идэг. Юу вэ гэхээр шууд далд ухамсар одоо бид нар чи ил ухамсар болохоор ингээд юмыг сонсоод тархиараа ингээд бодоод байгаа штэ. Гэтэл яг шууд далд ухамсар руу ингээд ийм сонсогддог ийм давтамж гэж бас байдаг. Бидний далд ухамсар чинь арай нэг өөр давтамжаар ажилладаг байхгүй юу? Бидний чихэнд болохоор нэг юм тод ингээ үг мөгөн сонсогдохгүй хэрнээ яг далд ухамсар өөрөө шууд ингээ хурааж авч идэг тийм юун дээр үерзэл дээр нөгөө бяцлаглыг ингээ биччихдэг. Тэгээ би бас тэр аргыг суралцсан. Нөгөө өнгөрсөн жил бяцлаглын багшаар сурж байхдаа тэр аргыг сурсан. Тэгээ тэр нь яадаг вэ гэхээр одоо би та нартай зориулаад яг одоо энэ эхний 30 өдөрт ингээ сонсох ийм supplement буюу далд ухамсарын уншлага. Далд ухамсарлууд шууд ингээ орчдөг тийм уншлага бэлдэж өгнө. Тэгээ тэрийг та нар маань яаж ашиглах вэ гэхээр өдөр ажиллаа хийж байхдаа ч юм уу тэр чинь нөгөө ингээ шууд чихэнд ингээ үгээрээ сонсогдохгүй учраас биднэрт саад болохгүй. Гэхдээ гэрээ цэвэрлж байхдаа одоо ажиллаа хийж байхдаа тий компьютер дээр ингээ ажиллаж байхдаа ч юм уу ямар нэгэн байдлаар ийм идэвхгүй зүйл хийж байхдаа ингээ ард нь ингээд чимээгүй ингээд нэг ая яваад идэв шүү. Яг тэрэн шиг ингээд сонсож болохоор би тэрийг нэг цагийн ч юм уу ийм 40 минут айгу уртаар хийчихээ. Тэгээ та нар маань тэрийг орой унтахынхаа өмнө сонсож болно. Өглөө сэрэнгүүтээ сонсож болно. Мөн өдрийн туршид ажил мажлаа хийж байхдаа гэр орноо цэвэрлж байхдаа ч юм уу ийм алхаж байхдаа ч юм уу ингээд чихэндээ сонсоод иж болно гэсэн үг. Нэг өсний одоо ховсдогтой их төстэй гэсэн үг. Гэхдээ энийг бас ийм яг их үүсвэр нь найдвартай. За энэ хүн энэ дотор ямар нэгэн өөр мэдээлэл ингээд би сонсохгүй байгаа учраас одоо чихээрээ бид нар ойлгож сонсохгүй байгаа учраас далд ухамсар руу шууд орохгүй байгаа учраас энэ supplement-ийг хийж байгаа хүн найдвартай хүн үү гэдгээ бас нөгөө мэдэж сонсох хэрэгтэй. Тэн дотор өөр хэрвээ ямар нэгэн зүйл хийцэн байх юм бол тэр ч гэсэн таны далд тухамсарт нөлөөлчихнө гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр би болохоор та нартай зөвхөн 9 цагаан хүсний ерөөл болон одоо нөгөө та нартай ил сонсогдож байгаа юу байгаа штэ. Бяцлаглууд байгаа штэ. Яг тэр бяцлаглаар нь давтаж хийх учраас өөр ямар нэг юм зүйл нэмэхгүй болохоор аюулгүй байж болно гэсэн үг. Итгэж болно. Надад итгэж болно гэсэн үг. За тэгээд тэрийг бас 30 өдөр сонсох боломжтой. За ийм байдлаар бид нэр далд тухамсартайгаа ер нь бол тоглолт хийнэ гэсэн үг. Далд тухамсартаа энэ одоо ер нь бол ийм хүстэй биелүүлнэхээр бид нар бүхэл өдрийн турш ингээд тэрийгэ бодоод төсөөлөд байх гэсэн үг биш аахгүй. Яагаад вэ гэхээр угаасаа бүхэл өдөржин тэгж бид нар бүх хугацаагаа зарцуулсан чи энэ наадлын тархи маань ил тархи маань 5% нөлөөлөх учраас тэр чинь нэг тийм нөлөө багтаа байна гэсэн үг. Харин саяны нэг юм өдөрт ерөөсөө нэг 10 минутыг л та энэ хүсэлт биелүүлэхдээ зарцуулчих юм бол тэгээд тэр нь далд ухамсарт орчих юм бол та ерөөсөө хичээгээгүй хэрнээ тэр хүслүүд чинь ингээд өөрөө биелээд явчихна л гэсэн үг байхгүй юу. За тэгээд энэ 3 алхмыг маань та нар маань хэрэгжүүлээд хамгийн гол нь 30 хоногийн челленж эхлэхээс өмнө энэ эдгээр даалгавруудаа та нар маань хийгээд комент хэсэгт хийсэн гэдгээ бичээрэй. Тэгээд би та нартаа яг 2 хоногийн дараа хүслийн самбар тэгээ хүслийн самбараа хараад нөгөө 30 өдрийн туршид өглөө болгон хийдэг бяцлаглаа хуваалцъя. За мөн бас тэрний дараагийн 2 хоногийн дараа дотоод өөрийнхөө хүслийг олох бяцлаглал маань орно. За тэгээд энэ хүртэл бичлэгтэй минь хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Бичлэгээ төгсгөл хүртэл нүцэн хүмүүс маань улаан эможи үлдээгээрэй. За тэгээд энэ бичлэг маань хэрэгтэй байж магадгүй найздаа хуваалцаарай. YouTube дээр subscribe дараарай. Тэгээд лайк дараарай. Тэгээд асуух зүйл байвал комент хэсэгт бас бичээрэй. Бид хоёр одоо 1 сарын 2-нд Дубай явах гэж байгаа. Тэгээд Дубай явхад маань бас маш гоё видео болсон. Та хэд маань Mr Beast-ийг үздэг болов? YouTube дээр маань баг YouTube-ийн хамгийн олон subscribe дагагчтай Mr Beast гээд залуугийн бичлэгт бас битээр орохоор болсон. Дубайд нөгөө
ирж байгаа бүх инфлюенсерүүдээс мань нэг 10 инфлюенсер сонгогдоод хамтдаа контент хийж байгаа юм. Тэгээд тэрэнд нь бас битээр орохоор болсон. Тэрмээ нөгөө Монголынхаа өв соёлыг 100 сая хүнд үзүүлнэ гэсэн хүсэл маань тэгж биелэх жаах шиг байна. Тэгээд та нартайгаа бас Дубайынхаа бичлэгүүдээс ер нь тэнд сурсан зүйлсээ бас ирээд хуваалцъя гэж маш их бодож байгаа. Дэлхийн ер нь хамгийн олон сая. Ер нь битээрээс бусд нь бараг ихэнх нь 50 саяас дээш дагагчтай байлээ. Нөгөө дэлхийд англи хэл дээр юм хийдэг болохоор бас тэгдэг бах. Тэгээд та нартай бас тэр сонио ачнаас хаваалцнаа. За дараагийн бичлэгээр устаа түр баяртай.